Тэгэхээр энэ Эрдэнэс Монгол гэдэг нэгдлийн энэ том айлын хөрөнгийг хамгаалах үүднээс манай дотоод аудитын газар бол яг л олон улсад ямар дотоод аудитын бүтэц зохион байгуулалт арга аргачлалын дагуу явдгийг яг түүний дагуу явуулахаар бид нар зохион байгуулалтыг хийгээд явж гин гэсэн. Үндэстэн дамсан корпорацууд яаж явдаг вэ гэхээр охин компаниудыг бүгднийг нэгтгэхэд нэгдсэн нэг удирдлагаар хангаж явдаг. Дээрэс нь өмчийн эзэн өөрийнхөө тэр одоо юу гэдэг дотоод аудитаараа дамжуулаад тийм ээ нэгдийн хэмжээний охин хараад компаниуд дээр өөрийнх нь дотоод аудитыг ямар нэгэн ашиг сонирхолгүйгээр хөндөнгийн байр сууриас аудиторудаа авч ажилуулад тэнд байгаа хөрөнгийн зарцуулт үнэн зөв байна уу? Одоо бид нар ярьдэн шүү дээ худалдаа авалт ийдсэн уус ингээл ярьж байдаг. Яг тэр бодит төр байна уу гэдгийг яах нь баталгаажуулдаг гэсэн. За үнэхээр баталгаажуулаад тэнд үнэхээр эрсдэл асуудал байгаа бол яах нь толгой компани тууз дээр тэр шийдвэр нь гараад магадгүй одоо өөрчлөн зохион байгуулалтыг хийгээд явдаг. Энэ одоо юу гэдэг одоо бид нар үндэстэн дамсан гэж ярихгүй болохоос биш яг гадаадын тогтолцоо бол үндэстэн дамсан корпорациудын зарчмаар манай Эрдэнэс Монголын одоо юу гэдэг үйл ажиллагаа явагдаж байгаа. Манай дотоод аудит ч гэсэн олон улсын стандартын дүрм журм заалтуудыг барьж ажиллах зорихын тулд одоо яах нь тэрийг одоо тогтолцоог бий болгоод явж гэнэ гэсэн үг.